Сонгон архын дүүргийн 5 дугаар орон дээр яг ингээд хүртээмжтэй орчин нөхцөл ингээд бүрдүүлсэн төслийн үйл ажиллагаа яваад өнөөдөр налуу замаа бид хийгээд хүлээлгэж өгч байгаа. Налуу замыг маань одоо яг энэ тойргоо сонгогдсон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бас Сандуу даргын дэмжлэгээр нийслэлийн засаг даргын хамгийн газрын одоо санхүүжилтээр энэ төсөл маань хэрэгжсэн байгаа. Тэгэхээр энэ налуу замын асуудал хамгийн чухал нь өнөөдөр хүртээмжийн асуудал бол ганцхан одоо нэг төрөмцөлтэй хүмүүс зориулж хийдэггүй юм аа. Энэ бол яг нийгмийн хамгийн одоо суур хэрэглээ. Одоо хөдөлмөр бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох хамгийн чухал асуудал бол суур үйлчлэгээ бол ерөөсөө энэ хүртээмжийн асуудал байдаг. Тэр тусмаа хороо гэдэг бол төрийн анхан шатны байгууллага. Хамгийн одоо анхан шатны байгууллагаас төрийн үйлчлэгийг бидний өдөр тутам хүртэж идэг. Тийм учраас энэ орох гарах одоо ганцхан биднүүд биш ингээл өндөр наснангууд ачаа бараагаа зөөж байгаа нийгмийн одоо энэ бол нийгмийн хэрэглээ. Тэр талаас нь биднүүд энэ одоо загвар байдлаар одоо хоёр хорон дээр бол хийсэн байгаа. Эхнийх нь бол энэ 5 дугаар хороо энэ зам маань өнөөдөр одоо бас хүмүүс ирээд харж ийн аюу айтайхан сайхан болсон байна гэдээ бас тэгэл бас өндөр байна. Сонгон архын дүүргийн 5 дугаар орны амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд маань нийслэлийн төлөөлөгч Сандуу даргатаа хүсэл тавьсны үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эсхийг стандартын дагуу бий болгосон төвөггүй бас саадгүй төрийн үйлчлэгийг авахд хүртээмжтэй болгож өгсөн ийм сайхан ажил манай дээр бий болсон. Барилга байгууламж баригдаж байгаа маш хямдхан зардал хийж болно. Одоо энд ингээд эргэж энэ бол аюу. Одоо энд юу дутсан байна гэхэд налуу зам руугаа хаагуулсан ингээд нэг би нэг ингээд зүрхөө орж намайг явж заавал хажуугаар хүн яагаад шаардлага